За энэ зэвсэгтүүчэнд болсон үйл явдал харамсалтай хэрэг бол үнэхээр одоо нийгмийг цочроосон маш хүнд одоо гэмт хэрэг болсон. Тэгээ үүнтэй холбоотой бас олон асуудал ярмаар байгаамаа. Тэ. Түрүүн одоо бас одон туяа гишүүний хариултан дээр сарж яхад ер нь бол манай зэвсэгтүүчэн батлан хамгаалах дээр энэ хууль эрх зүйн болохгүй учраас, хангамж нь болохгүй учраас, оронтоо нь болохгүй учраас эсвэл одоо энэ альва одоо дэмжлэг байхгүй улмаас ийм одоо хүн амины хэрэг гараад байгаа хэрэг огт биш ээ. Энэ бол ерөөсөө шат шатанда хариуцлага яаж суларсныг, дээрэс нь ажлаа яаж хариуцдгийг л одоо хариуцж байгааг илрэл гэж ингэж үзэх үндэстэй. Тухайлх юм бол өнөөдөр цэргийг хариуцдаг албан тушаалтнууд бол өнөөдөр жанжин штабаас ахуулаад салаан захирагч хүртэл маш олон шатамжлага байна. Салаан захирагч, ороотын захирагч, ангийн удирдлага, цэргийн албаны офицер тэгээд командлал ажиллаж байна. Бүхэл бүтэн хуурай замын цэргийн командлал, 5 цэргийн командлал ажиллаж байна. Тэгээд жанжин штаб одоо дээрээс нь цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж байна. Батлан хамгаалах яам бодлогын талаас нь одоо ажиллаж чиглэж байна гэдэг. Ингээд энэ бол яг хүнтэй ажиллах сэтгэл дотж байгаа, хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаа, мэдэхгүй байгаа. Энтэй бас холбоотой гэж ингэж үзэж байгаа. Тэрнээс одоо бас нэг нийгмээс одоо янз бүрийн хүүхдүүд хурж ирээд тэрийг нь одоо бид нар дийлэхгүй болоод